Завьцгаанда манайхан өнөөдөр та бүдтэй дөнгөж гараад удаагүй байгаа Filing for Loop буюу нууц хайрын аудит хэмээх цувралын 1-р ангийг ярьж хөл бэлэн боллоо. Өмнө Солонгосын алдарт CG Entertainment компанийн бүтээл болох уг цуврал нь 4 сарын 25-наас эхлэн гарч эхэлжээ. Уг цуврал бол Солонгосын хамгийн том компанийн аудитын ажилчдын тухай өгүүлдэг цуврал бөгөөд тэр компани доторх бүхий л шаар, элдв асуудал, дуйлан шууган энтрийг зохицуулдаг гин шүү. Айхтар гэж. Энэхүү цувралыг Инче ТV-гийн хамт олон Монгол дуу орчуулгатай дуу дүрсний өндөр чанартайгаар та бүхэндээ хүргэж байгаа бөгөөд хэрв 1-р ангиас цааш хангуудыг үзмээр байгаа бол Инче ТV-гээс хүлээн авч үзээрэй. Инче ТV бол Монгол үзэгчдэд олон улсын янз бүрийн сонирхолтой кино болон контентуудыг аль биесны эрхтэйгээр хүргэх зорилготой шинэхэн стриминг платформ байгаа шүү. Тийм болохоор таад маань цаашдаа үүн шиг олон сонирхолтой цувралууд болон кинонуудыг аль биесны эрхтэйгээр Монгол дуу оруулалтайгаар үзмээр байгаа бол Инче ТV-гээс үзээрэй. Одоо ингээд цуврал руу орцгоё. Өнөөдөр бичлэг эхлүүлэхээс өмнө манай цувралыг дэмжиж лайк болон subscribe дарахаа бити мартаарай. За ингээд цуврал маань эхлэхэд бид хар шөнөөр нэгэн дрон Сөүл хотын гудамжаар ниссээр нэгэн өндөр шилэн барилгын дэргэд ирж буг болж харлаа. Тэгтэл тэр дотор нь офисын болтой хоёр ажилтан хүн амтан байхгүй хахад үнсэлцэж өнгөлцөөд яг барилдаан хийх гэж үйл яах вэ? Айхтар. Угаасаа цувралын нэр маань нууц хайрын аудит болохоор иймэрхүү юмнууд гарах ах л да. Тэгсэр удалгүй өнөө дороо маань нисэн явсаар ахин өөр байршилд очдөг ба нэгэн өндөр байшингийн нилээд дээд давхарт нь сархад зоглон суугаа хэдэн ах нарыг тун сүрхийгээр бичиж авлаа та. За энэ дөрөвний өдөртөн яваа залууг Но Гижүн гэдэг бөгөөд тэр бол Өмнө Солонгос улсдаа 9-р жагсах Хайм группийн аудитын газарт ажилладаг нэгэн ажээ. Тэгэхдээ Гижүн аудитын газрын хамгийн шилдэг, хамгийн дуйлантай том хэрэгүүдийг мөрдөг 1-р багийнхаа туслах менежер өгөөд ажилдаа чамгүй сайн нөхөр байгаамаа. Тийм учраас өөрийнхөө чадварт бат итгэж өөрөөс нь дээш хинч гарч чадахгүйгээд баг зэрэг хамраас өгөх гээд байгаа юм да. Энэ удаа Гижүний мөрдөж байгаа хүн бол Хайм группийн салбар компани Кан захирал хэмээх хүн бөгөөд маргааш өдөр болмогц Гижүн ч одоо Кан захирлын талаар олж мэдсэн бүх зүйлээ барин офис дээр явж очиж байгаамаа. Түүний дараагаас гарахад Гижүн ч одоо Кан захирлыг бизнесийн үйл ажиллагааг нь хууль бусаар тагнасан хэрэгт буруутган байцааж эхэлдэг ба Кан захирч одоо өөрт нь тулгаж буй үрийг сонсмогцоо. Өөш ч одоо захирал хүнтэй яаж харьцаж байгаа дураагүй. Өөрийгөө хэн гэж одоо өнтэргээд цагдаа юу чи? Үндсэн тагдуулын газар уу? Чиний авсан дүрстүү чи хууль бус өнтэргээд бөө юм болж байгаамаа. Тэгтэн Гижүн ч хэлж байгаа. Таны өчтөр хамт ууж исэн хүн чинь Хятадаас ирсэн солонгос хүн биз дээ. Тэгвэл таны хамт байсан тэр хүн бол хойд солонгосын тагнуул. Тийм болохоор таны эрийг бизнесийн тагнуулаас шууд гадаад тагнуулын эрийг болж хүндрэх гэж байгааг та ойлгож байна уу? Гэд шууд 5-0 гэж тавилаа. Яалтчгүй ажилдаа бест юм байна. За үүний дараагаар Кан захирч одоо ажлаасаа халагдах нь ойлгомжтой болдог ба Гижүн маань ч одоо ээлжид ажлаа амжилттай дуусган тун багталтай уулзалтын өрөөнөөс гарч иртэл аудитын 3-р багийн шалгаж буй компани нэг ажилтнч би буруугүй штэ намайг күтгэж байна тэргээ бөөн ууруулаад байж байгаа. Хайм группийн аудитын газарт нийт 3 баг өгдөг бөгөөд Гижүний ажилтдаг 1-р баг болон 2-р баг компани хамгийн том хэрэгүүдийг хариуцсан ажилтдаг нэлээд нэр хүндтэй багууд байж. Харин 3-р баг бол зөвхөн доод албан тушаалын ажилчдын сар хэргийг шалгадаг хамгийн жул баг юм байна л да. Гэхдээ тэгсэр удалгүй 3-р багийг шалгаж буй нөгөө ажилтнч гинт уурандаа баахан хүн амтны урд өмд монтаж хоёроо тайлаад алж өгдөг ба хөөхий 3-р багийнхан маань ч одоо дандаа л нэг иймэрхүү хэрэгүүдтэй зурладаг юм уу да хаашийн. За ингээд маргааш өглөө нь болоход Гижүн ч одоо сүүлийн илрүүлсэн том хэргийнхээ ачаар тушаал төвшөж магадгүй өнтергээ боцсон учраас тун баяртай байлаа. Тэгсээр Гижүн ч одоо компани дээр иртэл үүдний том дэлгэцээр нь аудитын 1-р бага танилцуулж буй өөрх нь бичлэг явж байдаг ба бас болоогүй багийнхаа нүүр царай энтер гэдэг ба. Үүний араас Гижүн ч багийнхаа бус хүмүүстэй уулзж байх зураа 3-р багийг муулаад байж байдаг ба Гижүний хамт ажилладаг нэг нөхөрч хэлж байгаа. Ер нь вэ штэ бид нар дандаа том хэргүүдийг зохицуулдаг. Харин 3-ын болохоор дандаа жижиг хэрэгүүдийг авдаг. Тэгэхээр 3-ын чинь баг баас устдаг утга юм биш үү гэж мэгэд бас дураараа ярьдаг нөхөр байна. За үүнтэй зэрэгцэж компани үүдээр дэд захирал Жон Жеол нарийн бичиг Паки Жоны хамтаар орж ирдэг ба Жон дэд захирч одоо Гижүнтэй маань лифтний урд харангуйтай адилхан зангаа зүүсэн байгааг нь анзаарч гоё зангаа зүүсэн байна. Тэргээд магтаж гарваа. Инх үүний дараа Гижүнч лифтэн цугаад явж байтал зүүн гар талтан зогсож байсан нэгэн бүсгүй Гижүнийг маань эргүүлээд орой юу их интергээд асууад явж байтал түүний нөгөө тал зогсож байсан GH гээд бүсгүй тэрийг нь сонсмогцоо гинт Гижүний гарыг илбэж мэлбснэ гараа төвчүүл яах вэ? Түүний дараа Гижүн ч одоо коридороор явж байтал өнөө GH гинт гарч ирснэ. Гижүнийг шатны өнгөл рүү чигж оруулаад шууд уруул дээр ноцож моцоод алж өглөө. Үгүй яа сайн мөрөөхөн бэ. Тэр үед Гижүн ч GH-г зогсоож чи чинь хормоо их гэж байгаа зү. Яагаад байгаа юм бэ? Хоёулаа чинь салцсан юм шүү. Гэхэд цаатхан ч хоримнаас өмнө эцсийн удаа салах ус хиймээр өнтрэгээ тэглээ. Үгүй бурхан юм гэж. Мань хоёр чинь өмнө учиртай байсан юм уу да. Тэгж байтал Гижүн ч өөрсдийг нь дээд давхраас харж байгаа юм шиг санагдаад очиж шалахад азуулж хинч байсангүй. Үүний дараагийн хэсгийг хэлэхэд Гижүн ч офис дээр ирчээд байж байтал компаниар нь бөөн шивэр авруулж эхэллээ шүү. Тэгэхээр нь яасан болоо гэхтэл Хайм группийн аудитын газрын дараагаар Жүү Ина буцан ажилдаа орж байгаа бөгөөд Ина бол ажлыг өстө тултал нь хийдэг. Хэнээс ч ноог нь олоод мэдчихдэг айхтар хүүхэн гиндэ. Тийм болохоор Инаг буцан ирж буй сургаар компани даяараа бөөн сандрал давтдаг ба хүн болголт орд орноо манахаар бити ороод ирээсэгээ залбираад байжээ. Тэгсэр удалгүй Ина ч одоо Гижүний офист орж ирмэгцээ хүн болгонтой маш найрсгаар баг зэрэг тоглоом шоглоомын мэдчилдэг ба аудитын газрын хүн болгон бараг л Ина дээр очиж бэлтгэдад алж өглөө. Удалгүй Гижүн ч Инат
Инаатай очин мэдлээд гар барих гэтэл Инаа түүнтэй гар барингуудаа гарыг нь тавилгүй удаан ширтээ зөксөд ивэл яах вэ? Ямар муухай сэвтэй юм дээ. За үүний дараа өдрийн тал өнгөрчөөд үжитэл Инаа Гижүнийг маань дуудан уулздаг ба манай хүн яг Батаараа тушаал твшлээтэй хэмээн дотроо баярлаад өөрийгөө хамгийн шилдэг ажилтны энтергээд өнгөрч байтал Инаа Гижүнийг маань 3 дугаар баг руу орж ажиллуулахар болчихвол яах вэ? Бараг тушаал буулаад хийчихэж байгаа юм шүү дээ. Ингээд дараагаас гарахад Гижүн хамгийн мяа 3 дугаар багт очин ажиллах болсондоо бараг шоконд ороо сууж байдаг боловч Инагийн шийдвэр эцсэх тул биелүүлэхээс өөр аргагүй хүрч байгаа юм. Ийхүү Гижүн ч одоо хамаг юм хүмүүс аваад 3 дугаар багт ирэхэд түүний багийн менежер Мугуаны хэмээх 40 гарч яваа байрын ахуй хөхтөн авлаа. Үүний араас Гижүн дээр 3 дугаар багийнхаа хамгийн лимийг нь хийж нуруунд дээр үүрэн авч явдаг нэгтлэн Бён Хаян ирдэг ба Гижүнд маань нойтон салбиаддаг болгон баахан үзэг штрик өглөө. Хаян ганц бие бөгөөд их хатуу ширүүн ааштай өнгөд байгаа. Түүнтэй зэрэгцээд Гижүн маань багийнхаа бус хүмүүстэй танилцж явдаг ба одоо ингээд л ажиллаад байх нь л дээ Гижүн минь. Тэнгүү дараагаас гарахад Жон Мён хэмээх нэг нэмэгтэй Хайму групп туслах менежер хийдэг Сон Мёнсу хэмээх нөхөрлөгөө залгахтал цаадах нэг юм уцаа авсангүй. Тэгж байтудалгүй Сон менежерийн их дотн байдаг ажлынхаа хамтлагч хүүхэн Сон менежерт эхнэр нь залгаад байгаа талаар хэлж уцыг нь авахулж махуулаад байвал яах вэ? Ёстой нөгөө ажлын эхнэр гэдэг шиг юм болох гэдэг нь үү да. Үгүй юу. Үүний дараа Мёнч нөхөр хизээ ирэх бэ асуудал Сон менежер өнөө өрөө ажлынхантайгаа хоол идэнэ гэж хэлдэг ба араас нь нөгөө Сон менежерийн салж хацдаггүй хамтлагч хүүхэн ч одоо Мёнтой ярьснаа. Танай нөхрийг удаахгүй авчиад өгөх болохоор санаа зоволтгүй энэ тэглээ. Тэгтэн Мёнд баг зэргийн хар турж эхэлдэг ба Мён байтугай гоё юм надад ч гэсэн сэжигтэй санагдаад явчлаа шүү. Энэ зур Гижүн чов тавилантайгаа эцэст нэг юм эвлэрээд 3 дугаар багийн нөхдүүдийн хийдэг компани Арсаар хэрүүл ажил таньцуу шамлан орж байгаамаа. Тэгтэл яасан гэж эхлээд компани нэг ажилтан залгахаар нь манай хүн яаралтай болоогүй давтал зүгээр л агаар цэвэршүүлэх авмаар байна гэдэг вэ. Араас нь өөр нэг эмэгтэй орж ирэнгүүтээ нөхөр нь нойлын өрөөнд араар нь тавиад байна гингүүтээ нойлын өрөөнд дотор байсан заваа нойлын цааснуудыг Гижүний гар дээр асгаад тавил яах вэ? Пүү ямар заваарсан юм бэ. Энэ үед Гижүн амандаа хараал уншаад баг бөөлж шахаад гяс угаалгын руу орж өөрийгөө цэвэрлдэг ба манай хүнийг ингэж алингаа алдаж байгааг нөгөө зэвэн хүүхэн болох Инаач тун багталтай хараа зогсож байв. За шинэ цувралууд бас янз үйл явдлуудтай байгаа зү. Хэрэг та бүхэн маань үн шиг өөр цувралуудыг үзмээр байгаа бол Энчэ ТV дээр өшөө зөндөө гоё цувралууд байгаа шүү. Энчэ ТV-гийн хамт олон маань энэ цувралаас гадна CG Entertainment-тай хамтран ажиллаж Dear X Study Group зэрэг цувралуудыг аль биесны эрхтэйгээр хүргэж байгаа бөгөөд хамгийн сүүлд алдарт Юмигийн эсвэг цувралын 3 дугаар бүлэгийг стриминг платформоор дамжуулан хүргэж байгаа ажээ. Дээрээс нь дангад солонгос гэлтгүү хятад шууган тарьсан 40 ангитай зүүдэн дундах зүүд цувралыг мөн аль биесны эрхтэйгээр та бүхэндээ хүргэж байгаа юм байна шүү. Тийм болохоор дэлхийн хэмжээний онц сонирхолтой цувралуудыг Энчэ ТV-гээс хүлээн авч үзээрэй. Тэгсээр удалгүй орой өдшүүлэхэд Инаач компанийнхаа хамаг том боссуудаа оройн хоол идээ сууж идэг ба энэ үеэр нөхдөж Инааг жаахан үл тоож харьцах гээд байхлаар нь Инаа мөчөөгөө өгөлгүй хялцад цэгэлцээр байгаад гараад явлаа та. Тиймхүү оройн хоол дуусгач Жон Дэ захирал маань эхнэртэйгээ хоол идэх гээд яваад өгдөг ба түүнийг явсан нарийн бичиг пакч өрөөрөө нь явж ороод идээгүй хоолуудыг идж мэдээд бүр яа гэдэг юм бэ бацар маань ах маань. Энэ зур сон дэд менежерч ажлынхантайгаа хооллоод байж явах зур Мёнч нөхрлөөгөө залгаад уцаа авахгүй байхаар нь баага мессеж интервчээ зүүрээ чадахгүй зогсож байгаа. Тэгснэ Мёнч сүултээ тэсгээ аваад сон дэд менежерийн хоолж байгаа газарт нь явж очиод хайж гардаг ба тэр үеэрээ нөхрийнхөө машиныг олоод дотор нь сон дэд менежерч одоо нөгөө салж хагцч чаддгүй хүүхэнтэйгээ үнсцээд байж гэн гэж харуул яах вэ? Гэтэл үнэндээ Мён энэ бүхнийг зүгээр төсөөлсөн байж таардаг ба тэрийгэж мэдгүй уурандаа нөхрийнхөө машины цонхыг балбаад байж байтал цаадлаас нь нөхөр нь ажлынхаа хүмүүстэй гараад ирвэ. Ингэж сон менежерч ажлынхаа хүмүүсийн дэргэд нүүр хийх газаргүй болдог ба Мёнч яаж газуурч байгаа юм бол доо хөрхий. Үүний дараа Мёнч нөхөртөөгөө гэртээ иртэл сон дэд менежерч хэлж байгаа. Чи намайг яаж байгаа юм бэ гэд эхнэртэйгээ бөөн хэрүүлээ. Гэсэн чи хэрүүлэн дараа Мён нөхрийгөө бүр яалтчгүй араар нь тавьж байгаа юм итгэсэн тул хамаг хуц сунрыг нь шалгаж үзээд эмэгтэй хүний урт ус олж дээрээс нь шинэ үнэртэй ус төрөж байгааг нь ч гэсэн олж мэдсэн байвал яах вэ? Нэлээн хартаа өгөн байх нэ. Энэ зур Гижүнч одоо хүнтэн өдрийг арай гэж дуусгангуудаа салж унах гэж байгаа юм гэртээ ирээд зургатаар гарч байгаа реалити шоу энтер үзээд өөлөө сууж байла. Тэйхүү маргааш өглөө болж Гижүн ажил дээр иртэл Мён түнтэй уулздаг ба нөхрийнхөө нөгөө салж хагсч чаддгүй байнга цуг явж идэг хүүхнийг нь шалгаж өгөхийг хүсв. Үүний дараа Гижүн шалгалтаа эхлүүлэхэд офисын ажилчид сон менежер нөгөө хүүхэн хоёрыг байнга хамт цуг явж идэг талаар нь жив жив хийгээд явж идэг ба Гижүнч одоо сон менежерийн ажлын байран дээр нь очиход манаамч нөгөө хүүхэнтэйгээ зүгээр ажил ярьсан байж юу. Тэгэхээр нь Гижүнч одоо энэ хэргийг нэг сүртэй тоосонгүй. Гижүнч өрөөндөө буцан гэртэл 3 дугаар багийн менежер Гуаны лагч одоо манай хэдэд хийх аюул чухал зүйл байна тэргээ дагуулад гарлаа. Гэтэл тэр нь үнэндээ компанийн цэцэрлэг тургасан хогийн ургамлуудыг түүх ажил байдаг ба Гижүнч одоо ийм юм хийгээд явж байгаадаа бөөн уур болоод байж юу. Гэтэл удалгүй Мён Гижүн рүү залгаад чи шалгаж үтсэн үү? Яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ тэргээ бөө юм болоход нь Гижүн гинт урандаа. Тэр хоёр зүгээр энгийн харилцаатай та хоёр наа сэтгэс мэдрэлээ үзүүлвэл яасан юм гээд алж өглөө. Ингээд ангийн төгсөл болоход хамаг хүн амтнд тараад өгч байтал Инаач одоо нөгөө сон менежерийн салж хагсч чаддгүй хүүхэнтэй нэг л сэжиг бүхий харьцангуудаа офис дээрээ үлдэж байгааг нь хараад нэг л ноотаа санагдаа авчлаа шүү. Үүний дараа Инаа лифтэнд Гижүнтэй дахин таарангуудаа хэлж байгаа. Чи сон дэд менежерийг дахиад нэг шалгатгаарай хэмээн хэлдэг ба Гижүнч үүнийг нь сонсчод тэг ямар хэрэгтэйг нь гайхлаа шүү. Тэгтэл яг үүний араас үзэгсэлэгдэхэд сон дэд менежерч офис дээрээ нөгөө хүүхэнтэйгээ ганцаархнаа үлдэнгүүтээ үнсэж өнгөлцөөд алж өгдөг ба яг сайхан барилдах гэж үжитэл нь энэ хоёрын заваарч байгааг офисын бусдад ажилчид нь орж ирээд хараад сүйд болов. Тэнхүү үзэг солигдож Гижүн
гижүүнч одоо инаа дээр очиод сум менежерийг яа гэсэн бэ гэж лавлаад явж битэл энэ хоёрын араас нэг машин амар хурдтай орж иж байна. Тэр үед гижүүнч гяс инаг татан холдуулж автал нөгөө машины явцаар замын хажуу руу мөргөн зогсов. Тэгтэл нөгөө машин дотроос нь Мион гарч ирэнгүүтээ турба барьж аваад нөхрөө алан тал нь болоод явж байдаг ба заваарч байгааг нь мэдчихлээ ч аваас. Тэгсээр Мион ч зүв зүгээр зогсож байсан гижүүн рүү дайрах гэдэг ба гижүүнч арагшаа алхаж холдож байхдаа замын боржуур дээр тэглэж яг унах гэж байтал инаа түүнийг тэрэн ав. Тэгтэл яг тэр үед нь гижүүн муу шаар чинь инагийн гар дээр ухаан алдаад наачдаг ба одоо яаж солиорч байгаагүй. За энэ хүрээд компани доторх нууцхан хайрууд аргагүй амаргуудыг олдог аудитын багийн адал явдлын маань ихний анги өндөрлөж байна. Хэрэв та бүхэн цувралаа үргэлжлэхийг хүсэж байгаа бол Инче ТV-гээс аль биесны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. Инче ТV-гийн зүгээс нууц хайрын аудит цувралын шинэ ангийг Солонгостой цацрагдмагц ердөө 2 цагийн дотор аль биесны эрхтэйгээр Монголд оруулахтай дуу дүрсний өндөр чанартайгаар та бүхэндээ хүргэж байгаа юм биш үү? Тийм. Бас та бүхэн Инче ТV-гээс Монголд оруулах эсвэл Монгол сабтайтлыг сонгож өөртөө тохируулан үзэх боломжтой. Бодохгүй Инче ТV аппликейшн шинжлэхдэж арах юм билээ. Тийм болохоор үүн шиг өшөө болон гоё зурлуудыг Инче ТV-гээс хүлээн авч үзээрэй.